Ухай. Өг соёлоо түгээцгээе. Үндэсний цэнгэнд нэвтрүүлэг. Ухай. Өг соёлоо түгээцгээе. Эртнийхэн наадгай, эв найрын наадгай, цээлэгшгийн наадгай, цэц мэрэгний наадгайд хажлаг сумаан зэхэд хөг аялгуу нэмхээр хүрэлцэн ирсэн хавтай сайхан харваачддан эрхэм хүндэт үзэгчдэн энэ өдрийн түмэн амар амгаланг тань айлтган мэндчилж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань Нэнүү хэмээгээд Монголын шагаан харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын мэргэн энх жаргалыга энэхүү нэвтрүүлгийн хоймрон таалныхоо өмнө өрн залж байна. Цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм хүндэт үзэгчдтэй энэ өдрийн амар амгаланг айлтгах мэндчилье. Монголын шагаан харвааны холбооны 35 жилийн ойг өгтөн Най ухай нэвтрүүлгийн уран бүтээлчтэй хамтран явуулж байгаа Най ухай үндэсний өв соёл цэнгэнд нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгт оролцож байгаа нийт хараачдаа оноон мэргэн хараах хурц уухай цэйл бахын улзитээрөлг өргөн дэвшүүлж энэ удаагийн нэвтрүүлэг эхэлснийг мэдгдье. Айл болгоны хойморт уухайн цээл аялгуу ихсэглэж ураг садан олон ахан дүүс айл хотлорон амгалан жарлантай байхын өндөр хөрөөлийг өдөөд нь өргөн бариад Най ухай нэвтрүүлгийн 2022 оны 2 дахь дугаар энхүү үзэгчд тааландон өндөр үдэн нээж өргөн ухайгаан төлөвлөхөд бэлэн боллоо. Цээл ухайгаан ихсэглүүлж цэц мэрэгнэн сорих харваачдын байран эзлэж тэмцээнэ эхлүүлнэ хэмээн урьж байна. Энэ шатны тэмцээний үргэлжлэх хугацаа 8 минут. 8 минутын дотор 15 хасаага хэрхэн ямархан онцтойгоор цэц мэрэгэнтэйгээр мөн багийнхан гişүүд хэрхэн багийнхаа найг үзүүлж уухайгаар дэмжин байхыг бүгдээрээ хамтдаа харъя. Ингээд Най ухай нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болжээ. Най ухай. Өг соёлоо түгээцгээе. Най ухай үндэсний цэнгэнд нэвтрүүлгийг шүүе болгох шүүгчдийг та бүхний өмнө танилцуулъя. Монгол улсын 7 удаагийн авраг, Монгол улсын үлэмж дархан мэргэн Чимдийн Батмөнх. Төв аймгийн шагаан холбооны тэргүүн аймгийн гоц мэргэн Ламжамын Пүрвочр. За энэ хоёр шүүгчид маань харваачдынхаа оноо цэц мэргэн уухай за энэ бүх зүйлийг үзэгчдийн хамтдаа шүүе болгуулна. Шүүгчдээ ч гэсэн амжилт хүсье. Най ухай. Өг соёлоо түгээцгээе. Най ухай нэвтрүүлгийн
эхний шатны тэмцээнд оролцох багууд байраа ажилласан байна. Энэ бол Монгол улсын хошоо мэргэн буян жаргал ахлагчтай Алтан говь транс багийнхан. 2021 оны улсын аврах шалгаруулах тэмцээний мөнгөн медаль Өмнөговь аймгийн Алтан говь транс компани Алтан говь транс багийн ахлагч Монгол улсын хошоо мэргэн буян жаргал багийн гишүүн Монгол улсын дархан мэргэн Баасан сүрэн, Монгол улсын хошоо мэргэн Туяа төмөр, Монгол улсын мэргэн Алтан гэрэл, Монгол улсын мэргэн Өсгөрөөдүй, Монгол улсын мэргэн Батбилэг. Монгол улсын мэргэн ган хоёрын ахлагчтай Налайхын уур хайчин багийнхан байраа эзэлцгээжээ. Налайх дүүргийн уур хайчин багийн ахлагч Монгол улсын мэргэн ган хоёрыг, Монгол улсын Гарамгай мэргэн Сүхбаатар, аймгийн гоц мэргэн Ган Тулга, нийслэлийн гоц мэргэн Отгон Төвшин, залуу харваач Төрбат, залуу харваач Батцая, залуу харваач Лавхүү. Ингээд хоёр багийн өршөлдөх цаг явж эхэллээ. За анжээ. За хоёр багийн харваачтай маань уухан төрлөг донд тэмцээний төвлөрийн сонирхолтой явагдаж байна. 8 минутын хугацаанд 15 хасаага тэр хотын шинж дуусахыг хамтдаа хараа. Арай довтоо тавьлаа. Арай яагаад тасгана минутаа оролдоод. Минут оролдоод оноо хэрэгтэй шүү дээ. Сайхан ондоо энэ. Ухаа. Өсөй отугэцээ. Хоёрдугаар үе буюу шовдрог үе цууж байгаа хамаачид байраа эзэлж байна. Тэмцээн эхлэх 3 минут 30 секунд өнгөрч байгаа багууд 7 хасаа 6 хасаа шимсэн байна. Өөрөөр хэлбэл онсон байна гэсэн үг. Харваачид 1 сум тавихтаа 4 сум тавих учиртай. 4 сум аа. Нөгөө багийн харваачдтайгаа нийлж минут 30 секунд үлдсэн байна. Най гэдэг бол багийн эвнэгдэл, амтлал, нөхөрлөл, биеиндээ болоод багийнхаа
төлөө зүтгэж байгаа харваачдын зүтгэлийг хэлдэг. За сүүлийн 5 жилийн хугацаанд ингээд одоо эргээд харахад л харваачдын тоо тэмцээн уралдаанд орж байгаа багийн тоо бол эрс өссөн. За энэ нь бол одоо энэ үндэсний шагаан харваа одоо магадгүй энэ шагаан харваны холбооны үйл ажиллагаа замун шагаан харвааг дэмждэг, сонирхдаг, хичээлдэг энэ харваачдын бас хүсэл зорилго одоо баг хамт олны тий одоо аймаг орон нутгийн салбар холбоотой идэвхтэй үйл ажиллагаа нь бас олон зүйлээс шалтгаалж бол энэ харваачдын тоо сүүлийн үед бол эрс өссөн. За сүүлийн 3 жилээс ингээ аваад үзэхлээр улсын аврах шалруулах тэмцээнд одоо 130 баг. За 132 баг энэ сая өнгөрсөн одоо 2021 онд бол 146 багийн 1200 орчим харваач оролцож бол одоо түүхэн амжилт одоо хамгийн их харваач хамгийн их баг орсон ийм тэмцээн болж өнгөрсөн. За 2 минут 45 секунд үлдсэн байна. За 2 минут 20 секунд үлдсэн байхад 11 дахь хасаагаан алтан говьдараас баг шимж байна. Тэгвэл надайхан уур хайчин баг энэ хугацаанд 9 хасаа шимжсэн байна. 11 дахь хасаагаа шимжигдэрж байна. Минут 40 секунд үлдсэн байна. Наян ухаан үндэсний цэнхэг нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээн. Наян нийлэх тэмцээнээр эхэлдэг гэдгийг манай үзэгчид бүгдээрээ сайн мэдж байгаа. Наян нийлэх гэдэг нь 2 багийн 6 тамирчин хоорондоо 15 хасааг 8 минутын дотор хэн нь аль баг нь төрүүлж шимж дуусгах вэ гэдгийг харуулж байгаа харваачдын ур чадварыг шалгасан тэмцээн. Ингэж харвахтаа 2 багаас 2 буюу нийтдээ 4 тамирчин эхэлж эхний үед гарч суухыг нийллэг үеийн нийллэг үе дээр мөн тамирчин болгон 4 сум тавих учиртай. Дараагийн 2 дахь үед гарч ирж сууж байгаа 4 тамирчныг шовдрог үед гарч ирж байгаа харваачд гэж нэрлэдэг. Мөн 4 сум тавина. Төгсгөл үед гарч ирж байгаа 4 харваачийг мэрэг үед харж байгаа харваачд гэх үгөөд нийт 3 үеийн 4 сумын дараа аль баг нь төрүүлж 15 хасаагаар шимж дуусгасан бэ гэдгээр энэ тэмцээний ялагч тодорхой юм. 15 секунд үлдсэн байна. Нам 7 6 5 4 3 2 1 цаг дуслаа. За шагааг бол би 1986-85 оны үед бол аавыгаа дагаж аймгийн захиргаанд очиж тоглож наадж байлаа. Тэгээд тэр үед бол өвгчүүл маань астангууд маань бол ирэхэд бол хамгийн их хэлдэг байсан юм байна бол сумаан сайхан шидэх. Сум шиднэ гэдэг бол одоо уг шагаачийн хүний одоо орон зай мэдрэх үе тийм ээ. Ямиг одоо ойлгуулсан тийм нарийн ухаан юм багамаа. Одоо сум шиднэ гэдэг чи одоо модны ард сууж байгаа хүн тэр сум нэслэж байгаа хүн дээр л сумын буцаагаа шидэн штэ. Тэгтэл гар энд л байгаа бол тэр гарын дээр нөгөө л гэдэг тийм л ямиг л хэлдэг шаарддаг байсан. Тэгээд би бол хүүхэд байхдаа бол сумыг бол нэлээд сайн шидэж сурцгаа л гэж боддог штэ. Наян ухаан цэнхэг нэвтрүүлгийн 1-р шатны тэмцээний 8 нийлж байгаа дараагийн 2 баг. Энэ бол Өвөрхангай аймгийн Баян өндөр сумаас хүрэлцэн ирсэн аймгийн мэргэн Лавгжуун Батчаргал дарагтай Шонхор багийнхан байраа ажилласан байна.
Бөөрхөн аймгийн Баянүндэр сумын Шонхор баг, багийн ахлагч аймгийн мэрэгэн Лавживын Батчаргал, багийн гишүүн Монгол улсын мэрэгэн Баярбат, аймгийн гоц мэрэгэн Нямхүү, аймгийн гоц мэрэгэн Алтанхуй, аймгийн гоц мэрэгэн Сумья, Харваач, Эрдэнэчир. Монгол улсын мэрэгэн буян учрын даваа дөрж ахлагчтай Багнуур компани гүн галуут багийнхан мөн байраа ажилласан байна. Багнуур хувьцаат компани гүн галуут багийн ахлагч Монгол улсын мэрэгэн даваа дөрж, багийн гишүүн Монгол улсын үлэмж дархан мэрэгэн спортын дэг мастер Алтасүг, Монгол улсын гарамгай мэрэгэн Галбаатарх, аймгийн гоц мэрэгэн Батэрдэн, аймгийн гоц мэрэгэн Дэлгэрот, аймгийн гоц мэрэгэн Батбаясгалан, аймгийн гоц мэрэгэн Сурхбаяр. За хоёр багийнханда амжилт хүсье. Цаг явлаа. За нэлээд бол задгаа үед задгаалаасаа хэлж тоглодог. За дөрөвдөн тавилаа. Тоглоо. Арай л хашаар байна да. 들어갔어. Шагаан 10-ны хамгийн том онцлог бол энэ өөр багийн спорт. Энэ багийн одоо бусад спортод яригддаг одоо багаар ажиллах чадвар гэдгийг бол Монгол ухаанаар бол багийн най гэж хэлдэг. Энэ утгаараа бол одоо багийн гишүүдийн бүхэн гишнээ сайн унжижсэн ч гэсэн багийн гишүүд хоорондоо найтай, эвтэй ийм байж чадахгүй спортод бас амжилт үзүүлэхэд бас хэцүү ийм онцлогтой байдаг.
Өсөйдөө түгээцгээе. Өөрөө ангаан баг 5 асуулттай. Багнуурын баг 4 асуулттай байна. Нэгдүгээр шатны тэмцээн буюу 80 нийлэх тэмцээн бол дотроо 3 үетэй байгаа. Нийллэг үе, шудраг үе, мэрэг үе гэж. Мэрэг үеийн харваачид дараа ижил аль хэдийн харваагаа эхэлсэн байна. Тэмцээн үргэлжилж байна. Минут 30 секунд үлдсэн байна. Нэг минут үлдсэн. Арун тав, 10 секунд, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, цаг дуслаа. Уухай. Өсөйдөө түгээцгээе. Эрхэм хүндэт үзэгчдээ өнөөдрийн 80 ухааны нэвтрүүлгийн эхний шатны буюу 80 нийлэх шатны тэмцээнд багууд маань хэрхэн цэцтэй, онцтой, уухай цайл байж хэрхэн ямар оноогоор өнөөдрийн 1-р шатны тэмцээний өндөрлүүлж байгааг та бүхэндээ танилцуулъя. Алтан говь транс баг 5 оноотой, гүн галуутай баг 4 оноотой. За уурхайчин болон шонхор багууд тус 3 оноотойгоор эхний шатны тэмцээнийг өндөрлүүлжээ. Өнөөдрийн 80 ухааны нэвтрүүлэгт бас нэгэн сонин сайхан учрал тохиож байна. Энэ ямар учиртай, ямар сонин сайхан учрал тохиогдгийг та бүхэн удахгүй мэдэх болно. Та бүхнийхээ өмнө Монголын шагаан харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга улсын мэргэн Инх жаргал болон Монгол улсын үлэмж дархан мэргэн Монгол улсын 7 удаагийн авраг Батмөнх, Заман аймгийн Гоц мэргэн, Төв аймгийн шагаан холбооны тэргүүн Пүрв өчр нарыгаа урьж байна. Ингээд үзэгч та олныхоо өмнө, харваачид та олныхоо өмнө бөмбөрцөг дэлхийд даяхнараа Монгол хэмээх нэгэн нэрийг дуурсгаж ба хүү хамтлагийн хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан өн мөнхийг өрн залж байна. Маралгүй огтой өн мөнхөн аймаг гоц мэргэний болж хангасан тул өнөөлөх ингэрийн тэмдэг болгоо. За тэгвэл олон их амжилт хүсье. За төлөөлөө. Цагаан суралцж яваарай. Монгол төрийн тэргүүн зэргийн одон Чингис хаан одонд хүү хамтлагийн хөгжимчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан өн мөнх маань энэ цаг мөчөөс эхлэн аймгийн гоц мэргэн цол хүндэтгэлийн эзэн боллоо. Шинээр аймгийн гоц мэргэн цол болцлыг хангаад байгаа эрхэм дүүгийнхэн аймгийн гоц мэргэн өн мөнхийнхөө сэтгэлийг сонсъё. За тэгээд юуны төрөнд энэ цугларсан бүх харваачтай гэлэлээ. Тэгээд Монголын шагаан харваны холбоо болон одоо энэ Батмөнх ах, Пүрв өчр ах, Инх жаргал ах нартай маш их баярлалаа. Тэгээд та бүхний маань амьдрал дардан зам шиг сайхан зураагаад хамгийн гол нь эрүүл их саруу сайхан бүгдээрээ байцгааж тэгээд одоо хамгийн чухал нь одоо тийм уухай цэл, хараа урц, оноо мэргэн байх болтугай.
За Шинэхэн аймгийн Гоцмэргийн Өнмөнхийхэн хамгийн анхны сумыг бүгдээрээ зээ хураагаараа бэлэгдэн өрөөж бэлэгдлийн анхны сумаа тавина уу гэж хүсэж байна. Улам өндөр алдар цолонд хүрэх болтугай уухай тань цээл сум тань мэргэн хараа тань хурц байх болтугай. Зээ үрж байна тань. Уухай. Өсөйдөө түгээцээ. Ухааны нэвтрүүлгийн цэц мэрэгнээс харих дараагийн 2 дугаар шатны тэмцээн эхэлж байна. Энэ шатны тэмцээн бол баг бүрээс 2-2 харваач гарч ирээд цаг хугацаа өгөхгүйгээр 4 сум харах учиртай. Энэ 4 сум ямар учиртай 4 сум гэвэл харваач маань нүдэн боож харах учиртай. Ингээд энэ 4 суманда чухам хэдэн оноо авч багдаан хэдэн оноо нэмэрлэх нь бүгдээрээ хамтдаа харж харваачтайхан авхаалдсан ба цэц мэрэгнийг хамтдаа төлдөн харцгаая. Ингээд харваачтай бүгдээрээ амжилт хүсье. Уухай. Өсөйдөө түгээцээ. За надаахан уурхаачин багийн дарга гайвыг тавьж байна. Нүдэ бас тэмцээнд Согны хард их гоё л очлоо доо. Дутлаа битэд дутлаа. Нөгөө өлөөж. За алтангов тараас багийн хараач. Баас бос өгч чинь Монгол улсын дархан мөргөн Согны хард гоё л очлоо доо. Анжээ. Энд уртсаар эсвэл орохоор байна да. Хоёр хэлхэн нэг гадаа дутлаа да. За алтангов багийн хараач баас сөрөн Монгол улсын дархан мөргөн их л хаширэнда. Магцаараа маттаад анчлаж удаа. Сөнний хард очлоо да. Дутлаа, бүр дутлаа. За, амжээ. Антаад баримжаа авсан байх хэвээр. Цагтаа дэстэ боллоо да. Битэд дутлаа. За түрүүний 3 сумны баримжаар харалтал модгол орохоор барьжтэй. Тэгнэ. Ингэж үлсэн мэс. Шагаар мөн чандар нь бол одоо үндсэндээ оюуны спорт юм аа. Оюуны спорт яагаад тэгэхээр одоо энэ үндсэндээ 3 тарих хоёрын хоорондоо зэрэг хөдөлж ажиллаж, 3-ны өндөгний мэдрэмжийг тархиндаа авч хийж өгч ер нь тэгж зэгцтэй байж нь 3-аар нясаж ундаг тийм тоглоом. Оюуны тоглоом юм аа. За алтангов транс багийн хараач алтан гэрэл хэзээ тавилаа. Тэгнэ тэрэ дараа шаргадад. За урхаач багийн хараач отхон төвш. Гойзоолтой. Гойнслаа да. Дөнгөжл давлаа. Тэгэл цаалтаа нэмэхгүй байна да. Нэсэж өргөж бодоод байгаа юм бах та. За отхон төвшин болоод энэ анхаар ажиллаа да. Тэгнэ. Нэсээ даваасаа. Хойцсоо сайхан да. Тэгэл одоо маттаа анхаар ажиллаа. Тэгнэ. Зарай жоондор болчихгүй. Гүйс дэслэж онно л да. Анхаар байж. Арай дараа. За тэгээд яг л сайн гараад анхаар байж тээ. Гүйс дэслэж сайхан л. Уургаач багийн хараач. Атхан төвшин заалтын өдөн. Арай доочлаа. Уухай. Өсөйдөө түгээцээ. За балуурын хараач. Хэзмэдэгэн их л гоё өндөр зоожтой байна. Тэгнэ тэнд давц.
Согныхаар юм бол удаа сайхан тайвал очиж байгаа нь. За хэмжээгээ хэр очиж байгаа юм. Дотоо. За багнуурын багийн арваач. Сорх хоёр. За битүү дутлаа. За салгаа юм да дотоо. Олсон бол давтаас анхаар явлаа. За сорх хоёр. Дотоо байна. Салгаа өнд одоо битүү талын захын асаа онж байна. За сорх хоёр багнуурын хараач. Энэ дөрөс. Одоо дахиад дараа. Ерөөсөө зоохгүй саргаал дөрөөсөө тавилаа да. Жоо цаашаа бариад байна уу? Сомны хадад их л ламптай гоё очив. Тэгнэ битүүл Шок. ухай. Осойдоо түгээцээ. Өрөнгөн аймгийн хараач. Толоорооч байна. Давлаа. Задгаа гэж дэгвэл давлаа. За багнуурын хараач. Алтан сөх сүнд авах чинь. Хэзээ мод харж байгаа зоосон байх учлаа. За задгаа. Хамгийн дахин асааг онлоо. Өрөнгөн хараач. Нэмхөө. Нэсэсэнгүүдээ сая бол өндөр нэмээд зоолт бол одоо ихтгэл зоолт бол одоо өндөр нэмэн хэлж байгаа. Зоолт бол гарцааг л зоосон байна. Өөртөө ихтэй арах юм бол одоо анхаал зоогоод энэ даа. Тэгнэ. Алтан сөгсөд хаширлаад байгаа багтаа тэр онцод яг тэр залтаас дотоод эсэлчээдэг. Дотоод эслэх байна. Төрөөнийхээс арай л дор зоос болох юм да. Илүүр эслэх юм болов яах вэ? Задгаа саналаа. Ордосоо л онно гэж бодоод байх шиг байна. Гэл дотоо. ухай. Осойдоо түгээцээ. За 8% үндэсний соёл Цэнгэт нэвтрүүлгийн дөнгө танилцуулъя. За Алтан говь өмнө говь баг 5 оноо. Өөр хангаан шонхор баг 4 оноо. Налайхын уурхаачин баг багнуурын гүн галуутай багууд тус 3 оноо авчээ. Нийлбэр дүнгээр багийн нийт нийлбэр дүнг танилцуулъя. Өмнө говийн Алтан говь баг 10 оноотой. Өөр хангаан шонхор баг 7 оноотой. Багнуурын гүн галуутай баг 7 оноотой. За налайхын уурхаачин баг нийт 6 оноотой болжээ. ухай. Осойдоо түгээцээ. 8% үндэсний цэнхэр нэвтрүүлгийн 3 дугаар шатны тэмцээн эхлэхэд бэлэн болж байна. 3 дугаар шатны тэмцээн буюу 3 модонд харваач зэрэг харвах ийм тэмцээн байгаа. 3 мод гэдэг нь манай үзэгчид шагайчд бол зурхай гэж нэрлэн, за мөн мод гэж нэрлэн. Энэ 3 зурхай дээр буюу 3 модонд нэг харваач 3 тийш буюу 3 мод руу 3 өөр даалгаврыг харваж онж багтаа оноо авчрах учиртай. Энэ ямархан чухам сонирхолтой. Чухам ямархан харваачаас авахаалсан ба ур чадвар шаардсан тэмцээн бэ гэдгийг та бүхэн удахгүй харах болно. Энэ 3 модны хоорондын зай үнэхээр шагаан харваа бол 9 тохой буюу 472.5 см-аас харвдаг бол энэ удаад хэмжээ хамаарахгүйгээр харваач тухайн даалгаврыг онож харах учиртай. ухай. Осойдоо түгээцээ. За манай харваачдын дундах дараагийн шатны тэмцээн манай үзэгчид бүгдээрээ харж байгаа. 3 зурхай дээр 3 төрлийн даалгавар байгаа. Энэ 3 төрлийн даалгаврыг чухамдаа баг багаас томилогдсон ирсэн 2 харваач хэрхэн онож багтаан хэд оноо авах нь вэ? Өөрсдийнхөө цэц мэрэгнийг сорин шалгаж байгаа. Энэ шатны тэмцээнд оролцогчдоо бүгдээрээ амжилт хүсье. За энэ бол зай хэмжээ хамаагүй
гэдэг асаа тавьсан байгаа. Багнуурын гүн гадуутай багийн харваач Батсайсгадын сумд тавилаа. Энэ бол нэлээд анхаарал төвлөрсөн шинжтэй харагдаж байна. Тэр зай хэмжээ ондоо болгож байгаа ондоо гэж магадгүй тэрс. Заахан долоолаа. За тавиараа. Нэг удах юм бол дахиж үлдгэн. Анжээ! За нэг анжаа үлдэх байв. За дараагийн 3-6 дээр. Ансангаа яралд нэмлээ. За эхнээсээ Багнуурын гүн гадуутай багийн гишүүн аймгийн гоц мөргөнд дэлгэрээд сумд авах гэж байна. Энэ бол зай хэмжээ ондоо учраас цөөр мэдрэмжийн асуудал байгаа. За сумынхаа бол их ойшлоо. Ялгүй л зөвлөө да. За алжээ. За зурхан дөрөөгөө тэр дуу доторхыг онох хэвээр. Энэ л домны дээгүүр давна гэсэн үг. За манай энэ шагаа спорт нь бол байгалийн одоо ямарч цаг агаарын уур амьсгалд бол тоглож наадж байдаг ийм спорт байгаа. Тэгээ ер нь бол шагаа няслана гэдэг бол өөрийн одоо биеийн одоо энэ нарийн мэдрэмж, урууны одоо хүч няслагаагаар л одоо тоглож нааддаг л гэдэг шүү дээ. За Өрөнгөө аймгийн Шонхорвогийн харваач аймгийн гоц мөргөн Алтуугийг гаргах гэж байна. Энэ бол яг зай хэмжээс бол арай жоохон ойрхон юм шиг байгаа. Тэгээд за жоохон дуулаа. За алжээ. Энэ л зай хэмжээ ойрхон байгаа. За сумныхаар дачлаа. Анжээ. Аймгийн гоц мөргөн нэмхүү гэж залуу байна. Магадгүй шууд давчих чинь болоо гэсэн бодол төрөд багч. Тэгнэ. Тэг өндөл зас. За өдөлдөө гаргахаар бил чинь. За алжээ. Гоцол дотор дүүжлэгсэн байгаа. Байн нэлээд том учраас. За алжээ. Ухаа. Өсөй отугэцэ. За Алтангов тараас багийн ахлагч Монгол Улсын хашаа мөргөн боён зурганд авах гэж байна. Энэ нэр нь их л ойрхон явахаар зааж дээр. Жоохон давлаа. За сумныхаа чор байгаа тоглолтоо. За ансагт ялгал зэрлээ да. Бас л гоё нэлж байна сайхан дэрж байна. За гоцоо доторх байг болох хэвээр. Энэ л бас л зай хэмжээ хамаагүй байгаа. Дорой хэмжээндээ тавьчихсан. За сумныхаа даштаа. За алжээ. За Өмнөгов аймгийн Алтангов транс багийн гишүүн сумд авах гэж байна. Энэ ойрхон ундаа. За задгаа явчлаа. Сумныхаар очихоор нь хасаага хөдлөх ёстой. За алжээ. Цагаргаан доторх байг онох ёстой. Зай хэмжээний мэдрэмж хэрэгтэй. Ухаа. Өсөй отугэцэ. За надаахын уурхаачин багийн гишүүн залуураач тэр өцөв зогч чинь тэр төлж байгаа шодруудаа гоё өстэй залуу байгаа даа гэв. Мөн чархаачлаа да. За дэслээ да. Зэрэг зэрлээ.
За алджээ. За надахаа уурхаач багийн залаараач бацээ залаараач галцсан дээр хасааг онохоор за алджээ. За сумдахаар тэгэхээр тогтоогон сайхан ажилладаг өгнө. Бас тавлаа. Сумдахаа очгоот байгаа хөдлөх ёстой. Ансаг. Залаараач гэдэг одоо их л сайхан намтай бодчихъя да. За тэрлээ. ухаа. Өсөйдөө түгээцгээ. За найуухаа үндэсний өв соёл цэнгээд нэвтрүүлгээ. Батчаргалын шонхор баг Даваадоржийн Магнуур гүн галуутай өгнөр 5-5 оноо тэнцэж авлаа. Налайхын уурхаачин баг өмнө говийн алтан говноор тус бас оноо тэнцэж 2-2 оноо авлаа. Эрхэм хүндэт үзэгчдээ найуухаа үндэсний цэнгээд нэвтрүүлгийн дараагийн шатны бас тунчиг сонирхолтой нэнцэг үзүүштэй сайхан тэмцээн эхлэхэд бэлэн болж байна. Энэ тэмцээний талаар ер нь манай харваачид ямар нэгэн ажиг сураг сонсоогүй байгаа. Гэхдээ ямар ч байсан тэмцээний эхлүүлээ бүгдээрээ нэг сайхан. За хураа. Хүн төрлөختний магадгүй хамгийн анхны наадгайнуудын нэг нь байж болох энэ бол шагаан хар баавал. Малыг зэрлэг мал адгуусыг гэршүүлэн тэжээхээс өмнө мэдээж ан аав хөөцөлдөн ахуй амжиргаагаан хөөцөлдөн явахдаа тэр тухайн агнсан ангийнхаа шагаагаар нэг сонирхолтой хэмжээнд бас тоглож наадаж байсан байх юмээс манай эрдэмтдийн судлаачдын таамаг байдаг. Энэхүү далны ясан дээрээс шагаагаар энд хасааны оронд мөн шагаа байна. Шагааг онож наадаж багтаан оноо авчрах учиртай. За энэ сонирхолтой тэмцээн байгаа манай харваачид нэлээд гүн бодолд орсон байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. ухаа. Өсөйдөө түгээцгээ. За өнөөдрийн төвөндөө бол 70-аас дээр хамтсан ийм дамаг яриа байдаг. Бид тэгвэл тэрийнхээ гар зүтээр нь харуулахаар оролдож байна. Шагаагаар харуулж үзэх юм бол аргагүй одоохондоо баримжаа байхгүй байгаа. За таадсама. Энэ дэхэ сонирхолтой хараа болж байна. Энэ ойрхон залтсаж 90 л барилаа байсан. Нэлээд тарсгалтай араастай надаа. Энэ ч одоо ер нь бол баримжаа аргагүй байхгүй юм л да манайхан бол. Багнуурын харваач алтан сөхөнлөө. За саяны харууллаа. Аав нь харуудаг одролсон өлөн дээж яваа юм харваач байгаа. Уулынжс харваач бас мэдрэмжтэй байна. Ямар ч нэг онлоо. Давлаа. Тэгэхээр улсын аврах шалгаруулах тэмцээн. За улсын баяр наадмын харваа тэмцээнүүдэд оролцож байгаа энэ 1200 харваач тийм бол одоо 70 орчим хувь нь бол 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг ийм болсон баг. Олон сайхан улсын цолтой залуу харваачид төрөн гарч байна. 17 18 настай одоо Монгол улсын иргэн цолны болцол хангаж байна. Энэ нь бол одоо энэ үндэсний их өв соёл одоо цааш та маш олон жил одоо ингэж өргөжин тээлж ингээд залуу үе хүүхдүүдэд одоо ингээд одоо энэ спорт бол өвлөгдөн үеийн үед одоо олон мянган жил одоо үргэлжлэн өвлөгдөж явах ийм сайхан ирээдүй харагдаж байна гэж миний бодож байгаа. Өөрөнгөө аймгийн Баян дэсмийн харваачид бацаагалч нэлээд өндөр барьчихөө гэж. За нэлээд битүү. Ялгүй жоохон нэр явлаа. Шонхор багийн гишүүн Өөрөнгөө аймгийн Баян дэсмийн харваач
аймгийн гоцборгийн хүн байна. Сумья. За багийн дараа Бачаргал хоёр сумаар явах гэж байна. Сая их баримжаатай тавьсан. Хэл гоё ачлаа даа. Анна шагаал хөнгөн шүү дээ. Одоо харж байгаа суулаас. Хамаагүй хөнгөн баггүй. Хөнгөнийг баримжаалах хэрэгтэй. За багийн дараа Бачаргал Өрөнгө аймгийн даллынхаа хамранд наахгүй нэг юу шагаага наахар өстэй байгаа юм да. Наахгүй цаашаа явж магадгүй дээ хамараас. Тэр хамрандаа өрөхгүй бол хааш чамаг явна л да. Даллын чинь одоо шагаарын одоо хашлагны хамар орж байгаа шүү дээ. Босоос энд бол тэгэл ер нь дарах явлаа да. Хэдэн сая тавьсаар бол баримжаа авна л да оноо шагаа шүү дээ. Яг тэр үед бол яг тал чигээр нь тавьж ирсэн бид бол мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бол одоо ямар ч юм бол домгийн яриагаар бол шагааны далд дээр тавьсан гэсэн домогтой. ухай өсөй отугэцээ За өмнө говьг Алтангов транс компани багийн арваач хэлб битүү өндөр явуулаа. За өсгөр нэлээд өндөр зоож одоо миний бодлоор нэссэнгөө. За хоёр тусмаа тавилаа. За өсгөрөлөр нь анхаар баримжааны тавьж байна да. Онох магадлал өндөртэй нэсэлж байна өсгөрөл. За өмнөгөө аймгийн өсгөр. За орцгол. За хансага. ухай өсөй отугэцээ Тэнд очсон тойронд очно. Тэнд уулзнаа. Тэг тоглоно. Тэдэн үнтэй очно. Ийм л амдгаа тоглоо. Суралцах юм их бий. Юусо дуустгүй энэ суралцдаг ийм спорт байхгүй. Тэгэд оргилд нь гарч чаддгүй спорт. Далайхын уургаач багийн харваач аймгийн гоцборгийн тавцэн. Яагаад битүүгээс тавьчихв? За сая бол нэлтханыхаа баримжаа авсан байх хэвээр доо. Нэг цэвэр одоо баримжаа хэрэгтэй. Дал дээр харуулдаг болохоор бас ер нь л онох магадлал байна да. Сая тэгэл анхаар байсан да сая. За шилэ жоох барьсууд анхаар байна. Хаврандаа өрөхгүй бол хамаагүй юунаа. Хаврандаа сайн наах хэрэгтэй. Тэгээ шагаа бол сум шиг биш учраас өөтөө учраас бас явалтаа ондоо байгаа. Ер нь онох тэглээ да ер нь бозгоо тавьж байна. За ер нь жоох битээ болоо. Тий. Голтой эсвэл анхаар л байлаа. ухай өсөй отугэцээ Даваад орж ахлагчтай Багнуур гүн галуутайг 5 онооч, Бачаргалагчтай Өр хангаан Шонхор баг, Буянжиргал ахлагчтай Өмнө говийн Алтангов баг, Гавыг ахлагчтай Налахаа Урхачин багууд тус тэнцсэн учраас 4-4 оноо өглөө.
Хүндрэлтний соёлын хосгүй өмнө төв болсон энэхүү шагаан харвааны 80 ухаан нэвтрүүлэг үндэсний цэнгэнт нэвтрүүлгийн маань төгсгөлийн шатны тэмцээн манай харваачдын сайн мэдэх, шавхаа үзэх, хэн цэц мэрэгнэ, оноо хурдан сум мэрэгэн уухай цээл байгаагаан шалган сордог дүүжин хэмээх энэ алдартай тэмцээн эхэлж байна. Дүүжин бол зурхай дээр зоосон мөнгийг хавтгаагаар нь тавиад энэ дөрвөн сумандаан хэд онж багтаан хичнээн ялалтын оноог бэлгэлж байгааг бүгдээрээ таалан болгоох дүүжин харвааны тэмцээн ийхүү эхэлж байна. уухай өсөйдөө түгээцээ. Залуу бол одоо гоё нэстгаатай. Дүүжлэр нь онох магад маш өндөр. За ялгуу давлаа да жоо зодоо өндөр давлаа. За налахын уурхай чин багийн зодоор оч. Хэзээ авах чинь. Дутлаа нэлээд дутлаа да. За эхнээс мөр бол баримжаа авсан байх хэвээр. Бассарм хэзээ дутлаасан. Ойрхон дутсан да. За 90 дарах ирлээ да. За одоо Монголын шагаанд бол одоо сүүл паул дээр алдаршаад байгаа. Оюун дэсмийн хараач. Улсын мэрэгэн паул тавлаа. За зодоо. Цэнжир нойрхон ирэхээр тавьж энэ да. Тэгнэ. Чахал давлаа да. За налахын уурхай чин багийн залуураач. Анжээ. Басрын сумаа гурвцмаа тавилаа. Жогон зоод задгаа эцтэл явж энэ да. Голтоо бол орох гээд. Төрөө хөдлөнөө заасаар гэж арай жоо өндөр барьсан гэсэн. Соннохоор өстөө. Тэгнэ зарай жоо өндөр барьжтэй. Гэтэ хараач энэ оноо бодоод бас нэлхаа дутуу идэх талтай. За жоо задгаад яваад байна. За дутлаа жоохон дутлаа да. Тэг дахиад анчхаар болж байлаа. Тэг эдгээр 7 насны дээр явж байгаа. За задгаач. Ястаа. Ялгүй жоохон дарах юм бол ондоо. Гой нэстад авах гэдэг надаа. За дахиад авчлаа. Энэ ч одоо дөрөв самдаа нэг орхон өстой энэ дөө. Тэмдэг оноо бочоод явахлаар бас. За тэр яг дээр давчлаа. За налахын уурхай чин багийн хараач, задоорооч. Нэсэж чадсангүй. уухай өсөйдөө түгээцээ. Оноо очоод нэсгаа дутуу идэх тал байдаг. Нэсгаа сайн их юм болоод одоо бүгдээрээ л орох магадaltaй л да. За яг дээр нь давлаа. За Өмнөгов аймгийн Алтангов транс компани багийн гишүүн Алтан гэрэл. За битгий өстэй да. За Өрөнгөө аймгийн хараач аймгийн гоц мөргөн тоо их сурах гэж байна. Хийсэн бол зөрөгтэй л одоо гоё нэстэх хэрэгтэй дээ. Баримжаас авч чаддаг. Нэлээ олдлаа. Анжээ. Бандор. Царайлаас онцлог харагдаж байна. Нэстханы яхаа. За дутлаа. Сая энэ жилийн улсын аргаар одоо Монгол улсын мөргөний бодлого болсон. Энэ залуураач байгаа. За давлаа. Хойд сумаа тавилаа. За ер нь ойрхон дутлаа да. Хийсэн онцгой одоо нэлээд бардам тавих хэрэгтэй да. Зэрэгтэй. За энэ ойрхон
байгаа битүүндэд дуулаа. За Сүхбаатар багш ихэл болж байна да. За өндөр явлаа. Алтан гов транс компани багийн арваач Алтан гэрэл Монгол улсын мэрэгэн цолонгосон болцлонгосон шинэ хэмэргэн сүлээлээ да. Цаатад их гой зааж дээ. За тэр ойрхон тавхаар зааж дээ. Арай жоо дотхоноо гэ. Дотхол бол орохоор л байна шүү дээ. Тэр нь ансаас арай л дор ичт. Тэр шаагаас дор ичт мэдрэг готой илүү нэсчдэг тал байдаг. Тийм л юм болоо даа гэж бодлоо. За Алтан гэрэл. Арай дор юм шиг харагдана. За арай ширүүр нэсэлтэй да. Сонхаад их зөв очоод тэгээд олон даа нэг чилэг онцсон байгаа шүү. Хийч явлаа. За тэг бити хийчихвчтэй тэгэхээр. Тэр нь дорзоожоод илүү нэсцээ баа. Тэг яг нэсэх нь одоо дотхон нэстэй байна. Илүү нэсэл яадаг хийсэн шүү. Тэр тотчид. Найуха үндэсний өв соёл цэнгэнт нэвтрүүлгийн дүүжин харванд гаавыг ахлагчтай налахын баг 1 онж, давуударч ахлагчтай багнуурын баг 1 онж, тус 5 он авч, алтан говь өмнө говь, шонхор өөрханган баг тус 4 он авч, нийт багийн дүнгээр давуударч ахлагчтай багнуур багийн гүн галуутай баг төрүүлжээ. Ийхүү нэвтрүүлгийн түрүү болсноор оны эцэс зохион байгуулагдах Алтан зурхаа 10 сая төгрөгийн шагналын сантай шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичгийн эзэн болж баяр хүргье. Өмнө замболгоны хиймэрлүндээ үргэлж дээшээгээ явж гарч байгаа он жилүүд айл болгон амгалан жаргалтай гэр бүлэрэн өнөр оловлан өрх бүлэрэн өнөр жаргалтай явахын гигэн сайхан бэлэгдэл оршоож харваачдынхаа энэ гигэн цайлган ариухан хамгийн ариухан ерөөлийн уухайгаар өнөөдрийн нэвтрүүлгээ түрдэн жаргаж байна. Манай дараагийн дугаараар дахин уулзахын болцоо талбиж энэ удаагийн дугаараа түрдэн өндөрлүүлье. Уухаа олон юм байдаг. Баруун зүүн талын зөндөө ухаад. Тэгээд би ганцхан боржигн уухаг энэ л би аядангийн аялаа. За тийм. Энэ болохоор ихтэй уухаа бас олон юм байдаг. Энэ бол зүгээр дуудлагын ухаа. Онооны ухаа гэхээр ийм ухаа. Өв соёлоо түгээцгээе. Үндэсний цэнгэнт нэвтрүүлэг.